За эрхэм гишүүдтэй мөн ашигсгийн хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө нийгмийн ажлын тухай хуулийн анх дахь төслийг санаачлан боловсруулад өргөн мэдүүлж байгаа. За саран чулуун гишүүн болон за бусад бас их хурлын гишүүдтэй талархал илэрхийлэхийг хүсэж байна. За Монгол улсад нийгмийн ажилтан хэмээх энэ мэрэгчлэтнүүд сургууль, эмнэлэг, халамж, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл, за мөн тэгээд хороо, сум зэрэг олон салбарт бол ажиллаж ирсэн байгаа. За гэвч тэдний мэрэгжлийн нэгдсэн статус, стандарт, за карьерийн тогтолцоо өнөөдрийг хүртэл хангалтгүй байгааг бол та бүхэн бүгдээрээ бас мэдэж байгаа гэж бодож байна. Энэхүү хуулийн төсөл нь нийгмийн ажлын мэрэгжлийн үйл ажиллагааны эргэцэн үндсийг тогтоож, за салбар хоорондын уялдаатай чанартай хүртээмжийг үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх зорилготой чухал хуулийн төсөл гэж бол миний хувьд үзэж байна. Нийгмийн ажил бол зөвхөн халамж тарах ажил биш юм а. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнийг хамгаалах, хүүхдийг эрсдлээс хамгаалах, аврах, өндөр эрсдэлтэй өргөтөө ажиллах, хүнийг хэвийн амьдралд эргэн оруулах мэрэгжлийн үйлчилгээ байдаг. За өнөөдөр Монголын нийгэмд бол маш олон сэтгэл түгшээсэн олон хэрэг, за эмзэг асуудал бол гарч байна. Ийм үед за энэ хууль бол урьдчилан сэргийлэх, хамгаалах, сэргээн засах, кейс менежментийн тогтолцоог бэхжүүлэх ийм чухал хууль болох нэ гэж харж байна. За би бас яг энэ хуулийг дэмжиж байгаа онцлог үг хэлж байгаа бас утга учир нь нийгмийн энэ нийгэм тулгамд манай нийгэм тулгамдаад байгаа олон асуудлын нэг болсон гэр бүлийн хүчирхийллийн асуудалд онцгой анхаарч ажиллаж санаа тавьж байна. За энэ хүрээнд хууль эрхцэн орчинд үнэлгээ хийх, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, за гадаадын сайн туршлагыг нэвтрүүлэх, за бодлогын төвшин шинж шатанд гаргах чиглэлээр цогц үйл ажиллагааг эхлүүлээд явж байна. Тийм учраас гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх чиглэлд нийгмийн ажилтны үүрэг, кейс менежмент, хамгааллын үйлчилгээний асуудлыг илүү тодорхой тусгах чиглэлээр төсөл санаачлах нартай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. За ингээд нийгмийн ажлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд бол дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Баярлалаа.